Ирэн дээр арай ийм гоё төв талбай дээрээ хүүхдүүдийг зугаацуулж саллаад алхаж байгаа. Ийм гоё газар байна. Одоо цаг агарын хувьд Улаанбаатартаа маш төстэй сэвэлсэн салхитай. Өнөөдөр бол тийм ч халуун өдөр байсангүй. Одоо л алхаа явахад айгүй гоё таатай. Намуухан гоё байна. Энд чи одоо 11 өнгөрч байгаа боловч тоглоомнууд юу бүгдээрээ ажиллаад хүүхдүүд тоглоод Монгол хүүхдүүд айгүй багш байна. Одоо ийм сайхан хөгжүүлээд авч явж байгаа хүмүүс байна. Яг ирэн дээр хүүхдүүдтэйгээ ирсэн хүмүүс энчээ ингээ гоё оройсоллаа хүүхдүүдэд тоглоод бол бас их гоё аятайх юм байна. Том хүмүүс ч гэсэн ер нь гоё цагийг хөгжлөө өнгөрүүлэхэд тохиромжтой байна. Одоо харах юм бол энэ цаад хүмүүс ингээд игнээс цацсан баад тэр хэсэгт айгүй хөөрхөн юм баримлуудаас сонгоод баримл будаад сүвнэр маягаар өөртөө хадгалах боломжтой ийм юмуд байдаг юм байна. Энэ Ирэн хотын онгоцны буудлын юм байна. Тэгээд буудлын дээрээ ер нь буусан буудлын дээрээ онгоцны буудлын явнаа гэд хэлэхлээр буудлаас нь тийм хөргөх үйлчлэгээд юм байна мэдээж төлбөртэй. Тэгээд сая бол манай буудлаас энэ хүртэл 80 юанаар явсан. Тэгээд хотын төв талбайгаасаа энэ онгоцны буудлыг хүрэхэд нэг ойролцоогоор 20-оос 30 минут болно юм байна. Гэхдээ ачааллаасаа шалтгаалдаг гэж магадгүй. Яг одоо өглөөний 6 цаг өнгөрч байна. 6 бараг 7 болж байгаа юм байна. Одоо 7 өнгөрч байна. Бид хоёр 9-оос нислэгтэй. Тэгээд онгоцны бодол дээр арай ирчихсэн байна. Тэгээд ер нь дотоодын нислэг болохоор нэг цагийн өмнө ч юм уу ирэх ёстой байд юм шиг байна. Одоогийн байдлаар бол одоогоор бол өглөөш учраас ер нь бүх юм нь хавлалтай юм байна. Олон улсын нислэгийн терминал нь энэ терминалаасаа нэг 10 минутын зайтай гэсэн баха жоохон зайтай байт юм байна. Тэгээд энэ онгоцны бодол нь болохоор дотоодын нислэг. Тэгээд магадгүй төхүүлж байгаа онгох юм шиг байна. Тэгээд тэр болтол ингээд хүлээж байна. Ямар ч төөрөх юм байхгүй шууд уртаас нь такси бариад аягаа үзүүлээд авчирч болж байна. Маш ойлгомжтой байна. За өглөөний 7 цаг. Цаг агаар бол нэг тийм халуун биш. Айгуу таатай сэвэлсэн салхитай байна. Хотын цаг агаар ч гэсэн Улаанбаатарт ер нь нэлээд төстэй юм байна. Тэгээд бид хоёр өнөөдөр яг одоо бол буудлаасаа гараад хотын олон улсын Монгол эмнэлэг орох гээд явж байна. Тэгээд манай байгаа газраас бол алхах юм бол нэг 17-8 минутын зайтай, таксидх юм бол за нэг 10-аад минутын зайтай. Тэгээд эндээс энэ хоёрын хооронд таксины 8 юан гарч илээ. Тэгээд ойрхон автобусны буудлаа байдаг гэсэн. Гэхдээ автобусанд нь сайн мэдгүй байгаа болохоор суугаагүй. Гараа өргөж такси барьж бас амжилттай Монгол айлг байсан. Яасан?
таксиж жолооч үйлчилж байгаа талаар мэдээлэлтэй тэг хэрэглэгчийн сэтгэл ханамжийг авахыг юм бас тийм товчлуу мэдэртэй байд юм байлээ. Одоо харуулъя. Ихэнх жолоочнууд, тавсан жолоочнууд дандаа их төдийлөл болохоор бус тэр болгон хятадаар сайн ойлголцохгүй тийм зүйлүүд гарсан гарах учраас заавалжгүй асуугаад авахгүй тоолоороо хараад таксигаа төлчихнө. За энэ цаана харагдаж байгаа өндөр барилга бол олон улсын өвөр Монголын олон улсын Монгол эмнэлэг харагдаж байна. Тэг маш том эмнэлэг байлээ. Ажлын цаг нь өглөө 7:30-аас эхэлдэг. Орой 5:30 хүртэл үздэг юм шиг байсан. За одоо эмнэлэг рүү орохдоо дэлгэрэнгүй харуулъя. За энэ бол өвөр Монголын олон улсын Монгол эмнэлэг. Орж үзцгээе. Дээр ороод энэ нэг давхар нь тэгээд энэ дэшегээ маш том эмнэлэг. Тэгээд нэг давхрынхаа одоо оронгууд зүүн хэсэгт байрлах тэр ногооноор бичсэн самбартай хүмүүсийн очилж байгаа энэ хэсэгт бол хаана юугаа үзүүлэх эсвэл юм ямар үйлчлэл гэдгийг хэлээд зайлшгүй төлбөрөө төлөх шаардлагатай. Тэгснийхээ дараа энэ дээр төлбөрөө төлсөний дараа хүчээр хатан тотод очоод заавар зөвлөх бүтээл байлаа. Энд болохоор асууж тодруулах юм байвал ирээд асуун өвөр Монгол хөтөч байт юм билээ. Дарснаар бол цайны цагийн дараа тэгээд өглөө эртдээ ер нь маш их очртой байдаг санагдсан. 5:30 хүртэл ажиллах болохоор ер нь 3-аад 4 гээд яг очрно шингэрчих юм байлээ. Хотоос Бээжин хүрсэн урдны галт тэрэг энэ байна. Шүнхээ стейшн дээр ирээд одоо эндээс метронд суугаад яваад эсвэл бас таксидэж болно. Метронд сууж болно. Хотод яг Улаанбаатартай адилхан цаг агаарт байгаад өөр нь хуурай халуун гэсэн хуурай тэгээд баг зэрэг сэрэлсэн салхитай байсан чинь энд бүр яг саунд таарч ирж байгаа юм шиг боллоо. Тэгээд солонгосын цаг агаарт юу маш адилхан чиглэг тэгээд маш халуун байна. Өнөөдөр битгаар Бээжин дээрсэн дөрвөн хотны галт тэрэгний боловсроос буугаад руу очиад одоо тэгээд өнөөдөр Google-ийн community dinner event-тэй тэгээд маргааш Google I/O Бээжин эхэлж байгаа. Тэгээд event-ийн том арга хэмжээний өмнө экспертүүдийг болон бусад одоо Google-тэй холбоотой ажилладаг хүмүүсийг ураад танилцуулах networking хийх зорилготойгоор ийм ивент руу одоо явж байна. Тэгээд буудлаа бол нэлийн хол захиалчихсан. Метрогоор бол 30-40 минут явдаг ийм газар байна. Одоо болохоор таксидаар явж байна. Таксигаар бас 30-40 минут явна. Interesting and sharing your knowledge with your community. That's pretty much. Thank you all for coming. Enjoy your dinner. This is a lucky draw. 5 lucky. Looks like there are a lot of
Бээжингийн өглөө 7 цаг гэж байна. Одоо өглөөний 7:30 гэхэд 26 градустай. Чиглэг бүх ч юм. Гэтэ өдрийн цаг агаарыг бодох юм бол алхахад харьцангуй таатай. Бид хоёр одоо ивент болох газар руугаа битэн цогцоод явж байна. China National Convention Center гэдэг газар Олимпийн паркын хажуудаа. Тэгэхээр манай буудлаас бол аваа хүрхэн зайтай. Бээжинд буудал сонгохдоо ер нь метротойгоо маш ойрхон сонгох юм бол аялахад үнэхээр одоо тухтай байж чадна. Бэнтэд болдог гэсэн үг шүү дээ. China National Convention Center-т ирсэн энэ бүр асар том барилга байна. Тэгээд ийм гейтүүдээр орд юм байна. Гейтүүд болоо нь өөр тустай ийм үзэсгэлэн одоо арга хэмжээний юу байд юм байна л да. Тэгээд маш том байгууламж байна. Connect China 2024 эхлэж байна. Тэгээд дэлхий дээр болж байгаа хамгийн том Google I/O Connect гэсэн. Тэгээд бүхэл бүтэн 2 өдрийн турш өглөөнөөс орой хүртэл үргэлжлэн маш олон хүмүүс цугларч байгаа ийм том ивент болж байна. Sangat ba? Enggak, gua 2 kali hampir. Хүмүүс бомбог шиглэнгүүд утасны аппликейшнаар хийнэ. Тэгээд анаагийн хийж байна. Тэр дээр нэг утас байна. Тэнд бас нэг утас байна. Энэ Firebase гэх юм. Тийм, түрүүн чинь Firebase. Хүмүүс тоглож гойд энэ чинь ингээ очиж. Тийм, зүгээр ингээ. Энэ ай дээр олон сонирхолтой активитинууд болж байгаагийн нэг нь болохоор энэ байна. Гольф зохино. Яаж зогсныг
чи анализ хийгээд оноо тооцож байгаа юм байна. Тэгээ Gemini-аар энэхүү анализыг хийж байгаа байна. Хэрхэн ямар байралтай зогсон, хэр хүчтэй зогсон, хэр зөв техниктэй зогсон зэрэгтэй үнэлээд анализ хийгээд оноо тавиад тэгээд тодруулах юм байна. Only left. These are your analysis. I know you don't understand Mandarin, but you can try to use Gemini to translate for you and to see what they stand for. But in general, you find out. Зааны доо тавьчих. Энэ Бээжин тавтаймаар хийх дөө. But then on the left side there was your body. За хоёр дахь өдөртөө ирж байна. Тэгээ өнөөдөр спешиал юм баталгаа хийсэн байгаа. Халуун дээр гоё материалтай, нэмгийн материалтай боловч байна. Халууцхан бас айг учиртай байна. Өнөөдөр нэг жоохон амс хийж агаад ирсэн. Өнөөдөр хоёр дахь өдөр нь болохоор хүн ам нэлээд багтаах шиг байна. За энэ хэсэг болохоор жуус авдаг. Цэвэр 100% жимсний жуус, тарвас, оранж, клирний амттай жууснууд тэгээд нэг өдрийн дотор ууж дуусгахыг зөвлөж илээ. Маш гоё амттай. Thank you. Янз бүрийн хятад амттангууд байх шиг байна. Зарим нь идэж чадах чадахгүй болно. Ямар харагдаж байна да. Хоёр дахь удаа ивент дуусаад өнөөдөр бид нар GD-гээрээ орой Олимпийн паркийн энэ хаваар зугаалж байна. Орой маш халуун байх гэж бодсон ч бас хайрцангуй гайгүй нар буураад салхи баг зэрэг сэвэлзээд бид хайрцангуй гайгүй байна. Гэхдээ маш халуун байна. За өнөөдөр Google офис дээр GD-ийн саммиттай арга хэмжээтэй. Тэгээд дугаараар GC-ээр агаад энэ ирлээ. За одоо орцгоё.
Бээжингээр явхад дугаанууд, мопеднууд хаасаагүй учраас ер нь айгүй бас тухтай юм байна. Тэгээд Алибэ холбосон байхад дугаан дээр QR-аа уншуулад шууд идэвхжүүлээд явчих гэсэн үг. 30 минутаараа үнэ нь бодогдсон юм шиг байна. Тэгээд 30 минут 1.5 он гэхээр маш хямдхан юм байна. Тэгээд ойрхон газар байх юм бол метро, такси энтер гэлгүүгээр таксид дугуй унаад явчихад айгүй өвтөхийн юм байна. Тэгээ дугаан замтай болохоор бас харьцангуй аюулгүй. Гэхдээ маш олон дугуйтай, мопедтай хүмүүс хурдан удаа янз янз явах учраас аюулгүй байдлаа хангаад маш сайн анхаарч авах бас их зүгээр. Зам дагуу ингэж байж байдаг. Тэгээд ногоон өнгөтэй DD аппликейшнийг цэнхэр өнгөтэй Alipay дайлын ч өгнөшөөсөн болно. Хоёр CCTV-гийн барилгын энэ хаваар явж байгаа. Тэгээд энэ хаваар илүү хөшөө барилга байгуулж яагаад үзье гэж өнөөдөр хэлүүллээ. CCTV-гийн метроны буудлаас 2 буудал яваад Санлиг гэдэг газар ирлээ. Яна нэрийг буруу хэлж бас магадгүй. Тэгээд энэ ч маш том бас юм шопинг мол байт юм байна. Тийм үү? Даавар холбогдчихж бас магадгүй тий. Өнөөдөр хятадд Валентины өдөр гинэ. Энэ гоё цэцэг бэлгийн давлаа. Энэ хэсэг жуулчдын зураг авах спот юм шиг байна. Тэгээд хүмүүс ингээд нэлээх ингээ очрлоо зогсцоо. Байна. China World Mall гэдэг газар. Чансан өндөг байна. Хар бодооны зутан. Энд чи юу нэгдэхгүй нэг юм уудаг юм байна. Тэгээд манай буусан бодол маань орой болгон 9-12 цагийн хооронд ийм одоо снэк тэгээ бас сонирхолтой нэмжээ гомн чамж өгдөг. Энэ хэсэгт манай торгож ах вонтон тэгээд гомн гэсэн зүйлсээр үйлчилдэг. Тэгээ өөрөөсөө шууд санаад өгчдөг. Тэгээд шүлэн дотор болохоор
энэ оонуудаас хийх боломжтой. Одоо орой болсон байгаа болохоор нэлээд босч байна. Тэнд бас амтлагч спер хийх боломжтой. Тэгээд буусан бодлооны гол үйлчлэгээ. Хашаа зүгээ. Хашаа зүг. Супер юу гэнэ? Биш орж очих уу? Жаа сэрүүс чинь. За тийм. Шүсэх хөрөөрөөс олохгүй орж үзээд байсан. Энд чи хүссэн хөр боллоо. Ер нь хийх том дэлгүүрүүдийнх нь бэний давхарч нэг хүссэн дэлгүүр байх шиг харагдсан. Гэхдээ ерөөсөө олохгүй байсан юм аа. Энэ таксины аппликейшнээр такси дуудаж болно. Бас яг ингээд гараа өргөөд таксинд цуцсан ч болно. Хоёрын байрсан буудлын иргэн тойрон. Даванлу гэдэг газар. Дандаа орон цагаар ирээд буудлынхаа бичлэгийг олигтой хийж чадахгүй байсан. Тэгээд манай буудлын иймэрхүү жижигвтер гэхдээ айгүй тухтай. Үнэн боломжийн үйлчил ямаас сайн ийм буудлаас нь тэгээд ресепшнүүд нь ерөнхийдөө англиар дайггүй ярьцдаг, дайггүй ойлгоцдог. Тэгээд хамгийн гол нь асуусан юмыг айгүй гоё тусалж өгдөг. За тэгээд оронгууд манай энэ хэсэгт кофе, цай, ундаа зэрэг олон ийм уух зүйлс чихэр зэргээр үйлчлэдэг. За мөн үүднийхээ угтах хэсэгт нь ийм өнгөө заримгаар дандаа үйлчлэдэг. Тэгээд хамгийн эхний өдөр халуун дам цангаад хамгийн эхний өдөр амар ядраад халууцаад ороод ирсэн чинь айгүй гой хүр дундаагаар байлсан. Тэнд нь бол маш их энэ хэсэгт нь жижигхэн ийм дасгал хийх боломжтой гүйлтийн зам дугуй байгаа. Тэгээд энэ хэсэгт нь болохоор угаалгын хэсэг. Тэгээд хатаагч болоо угаагчтай. Тэгээд айгүй хөөрхөн яг угаахад бэлэн болгоод энэ угаалгын хэсэгт нь бок саван бэлдээд хийчдэг. За тэгээд угаагдаж дууссаны дараа хүмүүс нь өөрсдөө хатаагч руугаа хийгээд за бэлэн болсон хувцснуудаа бүгднийг энэ хүртэл тавьчихдаг нь маш их таалагдсан. Тэгээд өглөө босоод ирээд хувцас авахад бол угаагдчихсан, хатаагдчихсан. Энд чинь өлгөгдөөд бэлэн байдаг нь хэрэг таалагдсан. Ийм сэтгэлтэй авах гэж нэрээ өглөө 5 цагт чекин хийсэн чинь бит хоёр таалагдсан. Тэгээд сосиск гаргаж өглөө ямар хөөрхөн юм бэ. За үнэхээр сайхан тухтай гоё хотел байлаа. Баярлалаа.
маш том баяр онгоцны буудал шиг таны бодлоо. Даксын аэропорт үнэхээр том юм аа. Бид хоёр одоо буцаж байна. Эндээс онгоц маань хөдлөгч байна. Бээжинд 2 онгоцны буудал байдаг. Нэг нь одоо map дээрээс харах юм бол зүүн дээд болонд нөгөөх нь урагшаага Даксын гэдэг онгоцны буудал ийм 2 буудал байдаг. Тэгээд эндээс дотоодын нийслэг болон Хонконг, Тайваны нийслэгтээс нисдэг бололтой. За манай одоо чекин эхэлсэн байна. Одоо онгоцноос суулаа. Маш том онгоцны буудал байна. Хоёр болохоор энэ удаадаа Ирээнээс Улаанбаатар хүрэх галт тэргийн VIP галт тэргийн сонгосон. Тэгээд VIP купений залгаатай гэх юм бол дээрээ 2 оргуу. Тэгээд арай баг зэрэг том зайтай байж магадгүй. Тэгээд цай, кофе, ус, өгчийн. За ингээд хоёр замын үдээс Улаанбаатар хүрэх галт тэргэндээ суучихсан. Галт тэрэг маань одоо хөдөлж байна. Тэгээд өнөөдөр өглөө битгээр Бээжингээс Ирээн рүү онгоцоор тэгээд одоо Ирээнээс Улаанбаатар руу галт тэргээр хөдөлж байна. Тэгээд